Сайн байцгаана уу? Зуны мэдээ сонины 7 хоногийн томиг хүрэхээр сэтгүүлч Бям Фажид болон мигмар шаргалнаар бэлэн болоод байна. За тэгэхээр манай сонин даваа гараг бүр амьдралын тойрог болонгаа хүргэдэг. Энэ удаагийн амьдралын тойрог болонд маань одоо сэлбэрч урлаач ган болдыг урьж ярилцсан байгаа. За тэрээр бас одоо цаасан шуумлаар одоо гар урлаа эхлүүлжсэн бол одоо бас модон нийтлэл болон төмөр нийтлэлээр одоо сэлбэр болоо одоо бүрэн сэлбэрч одоо авдар урлсан бол одоо бас чүнжиг норвч чулуугаар одоо бурхан хийхээр бэлдэж эхэлжсэн талаараа бас энэ сонирхолтой ярилцлага хүргэсэн. Тэгэхээр энэ эрхмийн бас сонирхолтой ярилцлагыг манай даваа гарагийн амьдралын тойрог болонгаас үл авч унших боломжтой. За мөн манай даваа гараг бүр одоо уншигчд маань хүрдэг нэг болон бол leadership forum байдаг. За тэгээ энэ удаагийн leadership forum болондоо бид нэр Чингис хаан үндэсний музей одоо гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн одоо эрхлэгч инх тунгалгыг урьж одоо музейн салбарын дижитал контент болон одоо тус музейд хэрэгжихээр бол одоо нэг олон улсын төслийн талаар бас ярилцсан байгаа. За тэгээд тэрээр бол одоо ярилцлагынхаа үеэр музей салбарыг одоо чухал биш гэж үздэг тэр өрөөсгөл ойлголтыг өөрчлөх шаардлагатай гэдгийг бол бас онцолж исэн байна. Тэр энэ талаар ярилцлагыг бас даваа гарагаас уншаарай. За мөн манайх бас мигмар гарагт Монгол улсын төлөө болно да. Одоо Батлан хамгаалахын дийцэд доктор Хошууч генерал одоо Баасан Тамбыг урьж ярилцсан байгаа. Тэрээр бас үндэсний одоо сүрэн төсвөрлөх стратеги бол одоо Чингис хааны философи үргэлжлэл юм а гэсэн бас ийм сонирхолтой сэдвийг одоо хөндөж бас өөрөөр хэлж ярилцсан байгаа. Тэгэхээр энэ бас сонирхолтой ярилцлагыг мигмар гарагийн одоо Монгол улсын төлөө болонгаас үл авч унших боломжтой. За мөн манай даваа гарагийн дугаарт одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2025 оны үйл ажиллагааны одоо хураангуй тайлан бол нийтлэгдсэн байгаа. За энэ тайлангаар бол одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз маань 2025 онд ямар одоо чухал төсөл дарах хэмжээ за нийтлэл нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэсэн талаар бол маш дэлгэрэнгүй юм тайлан нийтлэгдсэн байгаа. Энэ тухай бас уншихыг хүсвэл даваа гарагийн дугаараас унших боломжтой. За тэгвэл одоо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх за 4-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд бүгд найрамдах Казахстан улсад бол одоо улс төрийн айлчлал хийсэн байгаа. Тус айлчлалын багт бол манай сэтгүүлч Батсайхан бас ажиллаж одоо газар дээрээс нь мэдээллийг бол уншигчдаа ингэж хүргээд явсан байгаа. За тэгвэл манай 5 гарагийн дугаарт усны олон улсын байгууллага одоо ерөнхийлөгч Токаевын санаачлагыг Монгол улс дэмжсэн талаар энэ одоо айлчлалын мэдээллийг бол уншигчдаа хүргэсэн байна. За мөн бид одоо бүсийн мэдээг хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн 5 гарагийн одоо бүсийн мэдээг хангаан бүсийг онцлсан байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хангаан бүсийн аймагуудад ноолоор одоо 199,000-аас 204,000 төгрөгийн үнэтэй байгаа талаараа бас одоо хангаан бүсийн аймагуудад болон сумдуудад одоо ер нь ноолоор ямар төгрөгөөр одоо килограмм бүрт одоо ямар төгрөгөөр одоо худалдаалагдчих байгаа талаар бас дэлгэрэнгүй хүргэсэн байгаа. Тэгэхээр бас 5 гарагийн хангаан бүсийн мэдээнээс үл авч унших боломжтой. За манай сонин пүрэв гарагийн дугаартаа одоо засгийн газрын шийдвэр болох одоо туулын ордны замын төслийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан талаар мэдээллийг нийтлээд за мөн давхар одоо талбай дээр жагсаж исэн туулгалаа хамгааллын хөтөлбөрийн одоо мэдээллийг л нэгтгэж ингэж хүргэсэн байгаа. За тэгээд өнгөрсөн одоо засгийн газрын хуралдаанаар бол туулгалын дагуу ордны зам барих ажлыг бол түр хугацаагаар ерөнхийдөө зогсоох шийдвэр гаргасан. За энэтэй холбогдуулаад ерөнхийдөө засгийн газрын хуралдааны мэдээлэл болон талбай дээрх одоо жагсагчдын тэр үйл явдлын эргэн тойрондох мэдээллийг хүргэсэн байна. За мөн одоо пүрэв гарагийн дугаартаа бид нэр сонины тренд зочин буланда за хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн доктор дэд профессор инх болтыг урьж шүүх шинжилгээний байгууллага ба за хүний эрхийн асуудлаар бол нэлийн дэлгэрэнгүй юм ярилцлага хийсэн байгаа. За тэгээд энэ одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо 25 дахь ихтгэлд бол одоо нэлээд олон шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөлтэй холбоотой одоо судалгаанууд гарч хүний эрхийн үндэсний комиссаас бол одоо холбогдох албанд энэ мэдээллүүдийг бол хургуулсан байлээ. За тэгээд энэ хүрээндээ ерөнхийдөө шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөлийг сайжруулбал одоо Монгол улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бол дараагийн түвшинд хүрнэ гэдгийг бол тэр ярилцлагатаа онцолж ийсэн. Тэгэхээр энэ тухайн ярилцлагыг бас манай пүрэв гарагийн дугаараас уншаарай. За тэгэхээр бас пүрэв гарагийн өдрийн сурвалжлагатаа бид нар бас нэг сонирхолтой зүйлийг сурвалжилсан байгаа. Тэрний юу гэхээр одоо эдийн засгийн шинжлэх ухааны одоо 50 сонгодог бүтээл ном одоо манай монгол хэлний орчуулагдаж одоо уншигчдаа хүрж байгаа юм. Энэ болохоор одоо Том Батлер Бовдны одоо эдийн засгийн шинжлэх ухааны 50 сонгодог бүтээл номыг одоо
одоо энэ дээрх одоо саадууд одоо энэ эдийн засгийн бэрхшээл саадуудыг яаж даван туулах тухай ийм шилдэг сонгодог номуудыг багцлж одоо 50 номыг багцлж нэг ном болгосон хураан болсон ийм номыг одоо бас манай Nebco компани эрхтэйгээр одоо доктор Отгочулуу орчуулан Монголны хөрвүүлсэн байгаамаа. За тэгвэл одоо өнгөрсөн 7 хоногт хөдөлбай дээр олон үйл ажиллагаа болсны нэг онцлог нь бол одоо эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан одоо эрүүл мэндийн нийлт хаалганы өдөр болсон шүү дээ. Энэ талаар ярил. За бас эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг одоо 3 өдөр амжилттай зохион байгуулагдсан. За 2 дахь өдрөөс нь бол одоо эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг өнгөө одоо иргэдэд хамруулсан байгаа. За энэ одоо бас эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд бас ахмадууд маань идэвхтэй оролцож бас 2 өдрийн турш бас амжилттай зохион байгуулагдаад өндөрлсөн байгаа. Ер нь бол хүмүүс энэ одоо үйл ажиллагаа болсонд маш их баяртай сэтгэл хангалуун байгаагаас илэрхийлжсэн тийм. За манай Баасан гарагийн дугаарт одоо ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг голлон одоо онцолж уншигчтай хүргэсэн байгаа. За тэгээд Казахстан дахь ер нь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ гэдгийг манай сэтгүүлч тоймлж хүргэсэн айлчлалын хүрээний мэдээллийг тоймлж хүргэсэн гэж болно. За ер нь айлчлалын хүрээнд бол эдийн засгийн хувьд бүс нутагтаа хүчрхэгжиж байгаа ер нь Казахстан улсын талаарх мэдээлэл орсон байна. За мөн айлчлалын хүрээнд хоёр улс бол 18 баримт өчгт гарын үсэг зурсан. За тэгээд Казахстан улсын ерөнхийлөгч Касим Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэхийг бол одоо алтан бүргэд одонгоор шагнасан байгаа. За тэгээд ерөнхийлөгч хүрэлцэх одоо экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцсон зэрэг ийм одоо чухал үйл явдлууд бол айлчлалын хүрээнд болж өнгөрсөн байна. За тэгээд энэ хүрээнд мөн одоо Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх эх 8 дугаар сард одоо Улаанбаатар хотноо болох их байгалаа сэргээ итгэл найдвараа Бадрав Ирандор одоо зохион байгуулагдаж байгаа нүүбийн цөлцөлтэй тэмцэх 17 дахь баг хуралд идэвхтэй оролцохыг бас улс орнуудад уриалсан. За мөн бид Баасан гарагийн одоо бүсийн мэдээтэй говийн бүсийг онцлсан байгаа. Тэгэхээр говийн бүст бол одоо тосон бомбын нуруунд 3 одоо зулцахтай ирвэс камерт буусан талаар одоо бас энд байгалийн нөөц газрын хамгаалтын захиргааны дарга Сэрж Мэтгтэй ярилцсан байгаа. За тэгэхээр одоо энэ тосон бомбын нуруу нь одоо цоохор ирвэсийн хамгийн өндөр нэгтршилтэй бүс нутгийн нэг. За тэгээд мөн одоо 2008 оноос эхлээ одоо ирвэс хамгаалах сангаас тус бүс нутагт одоо урт хугацааны судалгааны төв байгуулаад одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар бас ярилцсан байгаа. Баасан гарагийн дугаартаа Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх баярын одоо Роял олон улсын их сургуулийн магистрантуудад зориулж одоо Монголын улс төр дэх лоббизм сэдвийн хүрээнд тавьсан лекц илтгэлийг бол бүрийн эрхээр нь буулгаж хүргэсэн байгаа. Тэгээ энэ талаарх лекцийг бас та бүхэн манай сонноос унших боломжтой. За тэгээд энх оргоо хувьд бол одоо зөв лоббизм хийхин тулд бол тогтолцоогоо одоо системээр нь тэр чигт нь ерөнхийдөө өөрчлөх шаардлагатай гэдгийг бол лекцийн үеэр л онцолж исэн байгаа. Та бүхэнд 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн томыг хүргэлээ. Эх 7 хоногийн томороо эргүүлцгаая. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.